Гэрийнхнийхээ талаар хүртэл харьцуулж бодлоо. Тэр үеийн жишгээр манайх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан учраас аав ээжийн минь цалин хоол ундандаа дөнгөн данган л хүрнэ. Ер нь л олон хүүхдийн идэж уухаас хэтрэхгүй дээ. Тиймээс би сургуулийн дөрөвт хувцас хичээлийн ном дэвтэр бэлтгэхэд нь аав ээжтэй туслах санаатай дэлгүүрт заримдаа ачигч хүртэл хийнэ. Намрын намарт найз нартайгаа их баян, баг баян, санзай хүртэл явган явж жимс түүн. Очих хэрэгтэй 70 гаруй километр зам туулж, жимс түүхээр найзуудтайгаа нийлж амхандаа замын хүнсээ бэлтгэн. Тэгтээ нэг бүрийн 50 мөнгөөр хоньны толгой 2 3, 40 мөнгөний жижиг талах нэлээд хэдийг, лаазалсан элэгний нугш, 2 төгрөгөөр Орос молко худалдан авна. Хүнсээ тийхүү базааж аваад өглөөний 4 цаг гэхэд гэрээсээ гарна. Зарим үед жимс олдохгүй бол буцаж харихгүй. Мөчр гişүүгээр урц маягийн юм хийгээд ой модон дотор хээр хоногч явдал гарна. Хүүхдийн болохоор хэдийгээр олуул яваач гэсэн бас айж ширвэтнэ. Үүрээр замд гарсан бидний хэдэн хүүхэд орой үдэш бүр ядарчихсан. Харих санаатай алхаж явхад замын хажуугаар дүүрэн жимс ургачихсан мэт харагдах үе нэг биш тохиолдож л байлаа. Өөрийнхөө нүдэнд үлэтгэн хамт яваа найз нараасаа "Эч юу вэ? Жимс харагдах шиг болох юм үнэн үү?" хэмээн асуухад "Харин тийм ээ, надад ч бас харагдах шиг л болсон" гэх найзын минь нозоорсон дуу одоо ч чихэнд минь дуулдах шиг болдгийм. Ядарч туйлдсан гэн жаахан хүүхэд бид жимс гэж гортон бариад үзтэл чулуул байх. Заримдаа тийхүү явж хоосон буцах тохиолдол гардаг л байлаа. Өдөржин жимс бодож хайж бэдэрч явсан эрэлд цөхөрсөн хөвгүүд бидний нүдэнд чулуу хүртэл жимс болж үзэгдэх нь даанч тохуутай. Тэр мэт адал явдлыг туулан байж нэг удаа явахдаа дор бүрдээ 10-аас 20 литр жимс түүгээд харна. 10 литр нь 40 орчим төгрөг болдог байсан болохоор нэг яваад гайгүй л мөнгө олж хтэг байсан хэрэгэлтэй. Түүсэн жимсээ савлах цагаан цаас гялгар уут гэж тэр үед юу байх вүлээ? Сонины цаас юм уу? Хүнсний дэлгүүрийн задгай бараа боодог бор цаасыг гурвалжин хуйлж тэрэндээ нэг стакан жимс хийгээд нэг төгрөгөөр зарна. За ямар ч байсан жимсний 8-аас олсон мөнгөөрөө ойр зуурын ховц сунар авахулж хичээлийн сурах бичиг ном дэвтрэн бэлтгэж аав ээжтэй хөрхөөн нэмэр болно. Тэрэндээ бид урамшаад жимс самар түүхээр дахин явдаг байлаа. Гэхдээ тэр үед ямар ч жижигхэн 8 хийсэн маш хатуу байсан учраас цагдаад баригдах, гуйж түүж байж жаал жимсээ авч үлдэх тохиолдлууд гарч л байсан. Заримдаа ч бүр цайсан хэрэг хөлнийхөө хар хурдаар шууд зүгтаана. Тэр мэт адал явдал чамгүй тохионоо. Хулгай зэлгээ хийсэн биш, хүн амьтны юм дээрэмдсэн биш. Ёстой л ариун цагаан хөдөлмөрөөр мөнгө олох гэж байхад яагаад болдгоо юм болоо? Хувь хүн 8 хийхэд хүнд гай болоод байгаа юм болоо гэж нэг их том хүн шиг гайхдаг л байлаа. Сонсдог ном эм бүхэд байршлаа.